Энэ одоо боломжийг одоо ашиглаа та бүхэнд би яагаад одоо Монголд ирсэн юм бэ? Миний одоо альчлалын зорилго юу юм бэ гэдгийг бол тайлбарлах гэсэн ба. Тэгээд та бүхэн одоо миний одоо энэ тайлбарласны дараагаар асуулт байгаа бол би хариулъя. Миний одоо гол одоо өөрөө бол одоо хүний эрх хүрээлэн ба орчин гэдэг асуудал дээр бол одоо голцоо одоо юу зонхолж одоо би ярьж байгаа. Тэгээд би бол нэгдсэн улсын байгууллагын одоо тийм одоо ажилтан биш. Би бол одоо онцгой статустай хүний эрхийн асуудал байгууллага орчны хариуцсан тусгай одоо илтгэгч гэдэг юм одоо өөрөөр хэлж байгаамаа. Яагаад хүний эрх байгууллага орчин гэдэг асуудлыг хоёр нийлүүлж байгаа орчуулж байгаа юм бэ гэхээр зэрэг энэ хоёр энэ асуудал дээр бол хүмүүсүүд ард иргэд тухайн одоо орны байгууллага орчны асуудлаар бол мэдээлэл авах одоо эрхтэй байна. Түүнээс гадна бол ямар нэгэн одоо байдлаар байгууллага орчны одоо буруу одоо ашигласнаас болоод тухайн одоо хүмүүсүүд иргэд орон нутгийн одоо иргэд хохирсны улмаас өөрсдөө одоо энэ хохирлоо төлөвлөх энэ одоо ийм одоо арга замтай ийм системтэй байх хэрэгтэй гэж одоо үзэж байгаа. Тэгээд би Монголд ирэхдээ бол би одоо боловсролын одоо мэрэгжлийн байгууллага орчны мэрэгжил хүний эрхийн мэрэгжлийн одоо байгууллагуудаас гадна бол бас одоо төрийн бус байгууллагууд иргэний нийгэм бас энэ одоо эрдэмтэн судлаачдын одоо танилцж мөн бас газар дээр одоо нөхцөл байдлын ямар байгааг үзээд энийхэн дараагаар би тайлан гаргана. Миний одоо тайлан бол 2018 оны 3 сард нэгдсэн улсын байгууллагын хүний эрхийн одоо хороонд бол би одоо аль биесээр танилцуулна. Тэгээд энэ тайлан маань англи дээр бол гарна. Тэгвэл бол бас одоо харамсалтай Монгол дээр бол гарахгүй. Гэхдээ нэгдсэн улсын байгууллагын одоо 6 аль биесны хэлтэй одоо гарна. Энд бол монгол хэл бүр ордог. Тэгвэл англи, орос, хятад, испани одоо энэ хэлнүүдээр бол гарна. Би бол одоо танаас одоо миний одоо аль бүрийн тухайд миний одоо хийж байгаа ажлын талаар асуух зүйл байх юм бол би одоо бас хариулъя. Түүнээс гадна бол бас одоо Монгол орны хувьд бол энэ хүний эрхийг хүндэтгэх одоо хүний эрхийг зүй ёсорнууд авч явах талаар бол ямар одоо нөхцөл байдал байгаа юм бэ гэдгийг асуудлууд гарч байгаа вэ гэдгийг бол та бүхнээс бас асуулт гарвал би хариулъя. Байгаль орчинд хүний эрхийг холбох талаар манай бас нэг юм үүтэй өнөө байна. Тэр байгаль тусгай яваадас нэг хүний эрхийг тусгай яваадас гэдгийг хүний эрхийн зөрчил бол ерөөсөө асал үе хүний эрхийг аян болшин амьдрах гэдгээр нэг өндөр юу олж байгаа учраас би таныг хамгийн гол нь бие бүлийн хүмүүстэй яг хүний эрхийг ерөөж аян болшин гэсэн бүхний байгууллагатай тийм яаж одоо ойлгохтой юу хийж чадсан бэ? Хүний одоо амьдрах эрх одоо эрүүл одоо хоол хүнстэй байх эрх одоо эрүүл орчинд одоо амьдрах эрх гэдэг энэ болохоор зэрэг одоо хүний эрхийг бүрэн дүүрэн одоо хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Хүн хэрвээ одоо байгаль орчинд орцсон байх юм бол тийм учраас бол энэ шууд одоо хүний эрхийн одоо бас холбоотой асуудал болж байгаа. Тийм учраас бол энэ талаар одоо нийтлэгтэй байх энэ чиглэлээр бол одоо төр засгийн болоод одоо ер нь орон нутгийн одоо нэг бодлогуудыг бол хүн сайн мэдээж энийг бол одоо хүмүүсүүд одоо яаж одоо энийг хүмүүст одоо хөрөхгүй гэдэг бол бас тусгай механизм байх хэрэгтэй. Та бүхэн өөрсдөө бас энэ талаар илүү сайн мэдж байгаа. Монголын холбоо бол яаж одоо бий болох вэ? Хүмүүсүүдэд яаж таниулж мэдүүлэх вэ гэдгийг ерөнхийдөө бол би юу гэж хэлэх вэ гэхээр зэрэг хууль зохицуулалтыг их сайн мэдж авах хэрэгтэй хүмүүсүүд. Тэр бол одоо ихний одоо шаардлага бол нөхцөл тийм дараагийн асуудал бол энэ бол бас засгийн газар бол бас одоо хийх ёстой ажлынхан өөрийнх нь нэг шүү дээ. Чиний одоо сайхан шийдвэр гаргаад тэрийг таниулахгүй бол одоо хинч одоо мэдгүй хэд зориулж тэр тогтоох шийдвэрийг гаргаж байгаа гэдэг нь бол эзэнгүй болчих нэ. Тийм учраас тэрийг хэрэгжүүлж байгаа улсууд нь эргээд газар дээр одоо хүмүүсүүд юм чинь одоо тэр шийдвэр нь хэнийг одоо хүнд нөлөөлөх вэ? Ард иргэдэд нөлөөлнө тийм. Тэгээд би одоо янз бүрийн одоо том төслүүд жишээлбэл одоо хөгжлийн одоо цар хүрээтэй том цар хүрээтэй төслүүдийн талаар
засгийн газар хэрэгжүүлж байгаа бодлогын талаар бол хатуу мэдчихэж тэрэнд одоо эсвэл эдгэгтэй оролцсон эсвэл одоо тэр асуудлыг одоо шүүмжилж ханддаг юм хоёр л одоо гарч байгаа. Тэгээд хүмүүс одоо ойлгомжтой тийм хэлээр тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэрнээс зүгээр одоо нөгөө хууль бол нэг одоо хэлээр бичсэн байдаг. Тэр болгон хуулийн тэр зайлшгүй хэлийг бол одоо ард түмэн тэр болгон нарийн хүчилж авахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг янз бүрээр одоо тайлбарлах тийм юу бас тийм нуугдж байгаа юм болов уу гэж байна. Тэгээд их ойлгомжтой хэлээр тайлбарлах хэрэгтэй. Түүнээс гадна уулзч ялгаа нэг юм одоо зөв бий болж өгсөн байгуулж явахаас өмнө бол энэ одоо танилцуулт мэдээг бол ард түмэнд хүргэх ёстой. Ингэж нөгөө асуудал гарсны дараагаар одоо ямар нэгэн бодлого байгууламжийн одоо хөтөлбөр эсвэл одоо төсөл уурхай одоо компани ажиллаа хийгээд ирсэн дараагаар хүмүүсүүд мэдээлэл авах урьдчилж байгаа юм байна. Тэгээд ингэж бидний амьдралд ямар одоо нөлөө үзүүлэх вэ гэдгийг хүн тооцоолж тэрнээс үзлээ одоо үйл ажиллагаа төлөвлөх хэрэгтэй бол тийм ээ. Засагтай бол манай хүлээд ажилтдаг засгийн газрын хэлтүүд байх талаар ер нь ингээ харахад манай засгийн газар бол их доктор шүүршүүлгүй алан хаагчдын төрийн алан багшин залгууч халаа байдгүй. Тэгэхээр ирээдүйгээр нэг хүн хахаа нөгөө хуулиа таниулах тийм чадваргүй хүмүүс байгаад байдаг. Яг эцэст манай засгийн газрын төрийн алан багшууд үндсэн одоо ард иргийнхаа төлөө ажиллахгүй нэг өсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр яваад дараагийн засгийн газар гардаг. Тэгэхээр иргэд нөгөө байгаль орчин байгаа хайлт байгалийн хандлагаараа өөрсдөө байгалаа хамгаалах тийм мэдлэггээр манай одоо Монголын байгаль маш хэцүү болоод байна. Энд л таас бидэд бас зөвлөгөө өгнө гэж хүсэж байна. So this is a very common in many countries. The problem of governments changing or governments not being consistent in their policies. Part of the advantage of a human rights approach is that it makes clear that these are rights that have to be respected no matter who is in charge of the government. These are not matters of policy that can be changed from government to government. Of course, many matters can be changed, many policies can be changed, but respect for human rights is not subject to change by any government. So that means that every government has obligations to make sure that proposals meet the requirements of transparency that I just mentioned, that the law courts are receptive to cases, that people can bring their grievances about proposals and proposed projects to a body that can hear the grievances. All of those things have to be consistent from government to government. Again, this is a problem with implementation in many countries, not just Mongolia, but the principle is quite clear and important. I want to say here too that I am going to be in Mongolia for another week, and obviously I'll be meeting with many people, but beyond that, if you have information that you would like to share with me, I'm very happy for you to take one of my cards, or you can write down my email address and you can send me the information. My email address is srenvironment, SRENVIRONMENT OHCHR.org. За таны одоо анхааралтай ийм асуудлыг би одоо ярмаар байна, хэлмээр байна гэдгийг бичээ. Монголд ч болно тийм үү? Нэг одоо болж байна. Тэгээд одоо ийм асуудал төр бид нар одоо тулгамдаад байгаа. Ийм дээр одоо бид нар ямар нэгэн хариу үйлдэл авч чадахгүй байгаа. Улсын практик ямар нэгэн юм уу? Таны одоо зөвлөх одоо зөвлөмж юу байх вэ гэдгийг бичээд явуулчих юм бол би одоо аль болохоор л одоо та бүхэнд энийг одоо хариуг нь өгөх тайлбарлах яг оролдоно. Иргэний байгууллагууд бол хүний эрхийн төлөө маш их тэмцэж байгаа. Гэсэндээ энэ улсын төсөв яаж бүрдэж байгаа вэ? Улсын төсвийн орлого бүрдүүлэлтийн тал дээр хүний эрхийн байгууллага нэгдэж нийлж байж энэ улс орн хүний эрхийн төр тулгамдсан багшийн цалин, эрүүл мэндэд цалин нэмэх, энэ бүх юм хүүхдийн эрх хамгаалах, энэ юмд мөнгө хэрэгтэй байгаа учраас энэ төлөө тэмцэх юм учир дутагдaltaй манайд байдаг. Үүнийг төр засгаас дэмжиж өгөхгүй байдаг дээр таны зөвлөмж маягаар шийдвэр гаргах төвшингийн улсуудтай уулзахыг хэлж өгөөрэй л гэж хүсэж байна. 2000 онд Өмнөд Африкийн
Өмнөд Африкийн дөрвөн дахин 13 дугаар хуульд ороод явж хахад Ботсвана гэж жижигхэн улсын хүн амынхан 40% нь дахин халдвар авцсан. Өгсөн үнийхээ хүрэх зайлуулж чадахгүй ийм ядуу орн байсан. Тэгтэл 2015 онд би энд суужгаад нээлтийн нийгмийн шумаар Дэлхийн банкны хуралд дээр суусан чинь Ботсвана улс бүр дундаж орлоготой орн болоод хөгжсөн байгаад байгаа. Тэгээ би надад ямар юм асуулт гарч ирээд энэ хөхтэй зэрэг яг би атаарчлаа л да тэр Ботсвана улсад. Тэгж хүн ам тэгж хөгжөлдсөн, халдварт өвчин дэгдсэн тийм орны дүр зургийг би харж ирсэн. Гэтэл одоо ингэ хөгжчихжээ. Энэ орны яг нууц нь юунд байсан бэлээ? Та энийг мэдж байгаа юу? Бид нар жоохон тайлбарлаад өгөөч гэж. Ирээний нийгэмд бол одоо чөлөөтэй ярьж өөрсдийнхөө одоо үзэл бодол санаа бодол тэмцэж байгаа асуудлаа бол чөлөөтэй одоо тавих нь бол тэр нөхцлөөр хангацсан байна гэдэг нь хамгийн чухал. Тэгээд засгийн газрын зүгээс бол иргэний нийгэм өөрсдийнхөө одоо санаа зовж байгаа асуудлаа чөлөөтэй нээлттэй хүмүүст хүрэх хэмжээгээр ингээд хэлэх нь их чухал гэж одоо үзэж байгаа. Тэгээд энэ нь болохоор зэрэг хүн өөрийгөө одоо илэрхийлэх тийм үү, илэрл нэгтгэхийн чөлөө одоо үг хэлэх тийм одоо эрх чөлөө нь бол одоо энэ бол үндсэн одоо эрх чөлөө тийм суур одоо эрх чөлөө. Энийг бол одоо эрх чөлөөтэй хэрэгжүүлэх байх ёстой гэж одоо бодож байгаа. Ер нь бол дэлхийн одоо их олон дэлхийд бол их олон оронд бол энэ асуудал байдаг л да. Хүмүүсүүд одоо төрөмс байгууллагууд иргэний нийгэм асуудлыг өвшүүлээд байдаг. Тэгээд засгийн газар нь бол тэрэнд одоо шуурхаач байдаг юм уу? Ямар нэгэн байдлаар хариу өгж энийг эндээ бол одоо хууль тогтоох шийдвэртэй бол тусах ёстой байдаг. Гэтэл тэр нь бол одоо дандаа одоо хоцорч явдаг. Эсвэл ер нь одоо тэр асуудал ингээд хаахрахгүй өнгөрөөдөг. Энд бол ямар одоо хариуцлага хүлээх ёстой юм бэ гэдэг тийм зохицуулалт байх ёстой. Монголд бусад оронд ч гэсэн ер нь бол байгаль орчныг хамгаалагч байна гэдэг бол аль ч оронд бол их одоо эрсдэлтэй асуудал. Тэр бол одоо амаргүй хүн одоо өөрийгөө одоо хохироож болох одоо тийм зүйл юм байна л да. Тэгэхээр маш их одоо иргэний зориг одоо хүсэл одоо шаардлагатай байдаг. Ихэнх би одоо их олон одоо тохиолдолд мэднэ л да. Энэ чиглэлээр одоо ажиллаад бүр амь насаач хүртэл одоо ингэж эрсдэлтэй тийм одоо тохиолдол зөндөө бол гарч байгаа. Тэгсэн уртлал одоо хүмүүсүүд бол энэ асуудал бол нийт одоо зөвхөн өөрсдийнх нь төдийгүй одоо бусад хүмүүсийн төлөө одоо өөрсдийнхээ амийг золиослж ингэ тэмцдэг одоо ийм гайхамшигтай тийм баатарлаг улсууд байдаг. Тэгээд ер нь бол альва нэгэн орныг гаднаас нь харахад бол их сайхан хамгийн юм болж байгаа юм шиг харагддаг л да. Яг дотор ингээд ороод үзэхээр хэн энэ одоо дотор болохгүй зүйлийг бол харуулах вэ, илтгэх вэ гэхээр зэрэг энийг бол гэрчлэх вэ гэдэг нь бол дотор нь одоо ажиллаж байгаа иргэний нийгмүүд нийгмийн одоо зүтгэлтнүүд байгууллагын орчныг хамгаалдаг одоо улсууд энэ бүгд л одоо энэ болохгүй зүйлийг бол харуулж байгаамаа. Байгууллагын орчны эрх гэдэг асуудал нь болохоор энэ нийтийн соёлтойгоо салшгүй холбоотой байдаг. Жишээ нь одоо өвөлдөө тухайн газрын нутгийг зөвхөн өвөлдөө хэрэглээд тэгээд нөгөө явчихдаг. Гэтэл болохоор энэ олон улсын стандартыг Монгол улсын хуулиар аваад үзэхээр бэлтгэрийн газар хэрэглэдэг ард түмний эрх ашиг хамгаалсан хууль болон тэр нэрцэн хатад бол маш ховор хэрэглэхэд хэцүү юм. Тэгэхээр ийм олон улсын жишээ, нийтийн соёлтой ард түмний олон улсын жишээ дээр татгарчсан юм. Тэр бол энд манай тохиолдол ямар зөвлөгөө өгөх вэ гэж. Бусад одоо нөгөө энэ нүүдлийн соёл иргэншилтэй одоо улс орнууд байна л да. Дэлхий дээр Монголын хувьд бол одоо хүн амын их олон одоо хувь нь бол нүүдлийнхаа одоо соёл иргэншил, нүүдлийнхаа одоо амьдралыг бол одоо аваад ингээд явж байгаа тийм их өр мөцөд орон юм л да. Тэгээд хүний соёлын одоо их өмнөд одоо өвгийн зэрэгцээгээр бол та бүхэнд бол одоо хүний эрхийн талаас нь асуудлыг дэвшүүлж тавих юм одоо нөхцөл байдалтай тулгараад байгаа л да. Тэгээд яг уламжлалт дараагаараа мал аж ахуйгаа одоо авч явна гэдэг маань бол өнөөдөр бэрхшээлтэй болж эхэлж байна тийм үү. Одоо нөгөө бэлчээрийн хомслол энэ одоо уур амьсгалын дулаалаас болоод ч юм уу. Тэгээд энэ болохоор зэрэг ирээд хүмүүсийн хоорондын харьцаанд нөлөөлж эхэлж байна тийм үү. Тэгээд энэ одоо малаа өсгöd ах уу тэгээд эргээд одоо энэ
хүмүүсийн амжиргаа ус одоо малаа өсгөөд байх уу? Энийг бол одоо яаж өсгөх вэ тийм үү? Энэ дээр бол асуулт хэрэгтэй. Түүнээс гадна дэлхийд тэгээд энэ хажуугаар байгаль орчноо энэ сайхан одоо баялгаа бол яаж одоо хадгалж дараачихаа одоо үедээ бол залгамжлаж өгөх вэ гэдэг юм дамжуулж өгөх вэ гэдэг энэ одоо энэ сайхан юм онгон юм одоо унган төрхөөр байлгах асуудал гэдэг нь энэ хоёр хоорондоо бол их юу яаж байгаа л да их зөрчилдөж байгаа. Тэгэхээр энэ дээр төр засгаас орон нутгийн одоо удирдлагаас засах төрөөс одоо зөв зохистой тэнцвэртэй тийм бодлого байх хэрэгтэй. Монгол орнд үндэстэн дамжсан компаниуд уул уурхайн асуудлаас хүний эрхийн зөрчил гардаг л да. Энэ дээр таны бодол ямар байна вэ? Ер нь байгаль орчны дороотол Монгол орнд үүссэн энэ байгаль орчноос үүссэн хүний эрхийн зөрчлүүд манай төрийн бас байгууллага манай байгаль хамгаалагчдад хэмжиж ажилладаг. Би бол байгаль хамгаалагч хүн. Энэ дээр таны бодол сонсон юм. Гайл энэ галтай үндэстэн дамжсан компани. Сүүлийн Парисын гэрээнд Америкнээс ус гаргаж байгаа. Энэ дээр таны хувийн бодол ямар байна вэ? Гарлыг зарлаж байгаа. Тэгээд энэ галзын хөрөнгө заавал хөрөнгө оруулалтын төлөх зөвсөн хүний эрхийн зөрчилдөөр таны бодол ямар баярлалаа. Энэ маш зөв зүйтэй асуулт байна л да. За уул уурхайтай холбоотойгоор авч үзэх юм бол одоо энэ эдийн засгийн Монгол улсын эдийн засгийн маш чухал салбар Монголын хувьд бусад орны хувьд ч гэсэн гэхдээ байгаль орчны хувьд бол маш их хор уршигтай байдаг. Тэрүүгээрээ дамжаа хүний эрхэд бас хор нөлөөтэй байдаг. Тэгэхээр битгий уул уурхай эрхэл гэж хэлэх арга байхгүй. Гэхдээ тухайн улс орн одоо илүү боловсронгуй болгох маш анхааралтай болгоомжтой энийг хөгжүүлэх хэрэгтэй. Одоо байгаль орчны хамгааллыг хангаж энийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр Монголын одоо уурхайнуудыг бол шууд буруутгах гэхээс илүү одоо энэ асуудлуудыг ийм асуудал байна шүү гэдгийг би бас одоо тайланд нь илтгэлтэй дурдсан. Тэгээд тухайн төсөл бол одоо Монгол уурхайн төслийг хэрэгжүүлж болохгүй гэхээс илүү одоо орон нутгийн хүн амтай өргөн хэмжээгээр хилэлцэж, тохиролцож, зөвлөлдөж байгаль орчны шаардлагатай хамгаалал, урьдчилан сэргийллийн хангасны үндсэн дээр ийм уурхайн олборлох төслүүдийг хэрэгжүүлэх зөвшөөрөл болох ёстой. За манай орн бол Америкийн нэгдсэн улс бол миний хувь хүний хувьд бол одоогийн засаг захиргаа энэ асуудлыг тавьж байгаад одоо харамсалтай байна. Хүний эрх болон байгаль орчинтой холбоотойгоор тавьж байгаа асуудлуудад нь харамсалж байгаа. За тэгээд одоо хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт дэлхийн улс орнууд одоо хэрхэн одоо энэ уурын солын өөрчлөлтийн асуудал ямар одоо чухал байна вэ? Ямар ностой болсон талаар одоо Киотогийн протокол гарч ирсэн үеэс илүү одоо ностой болж ирсэн. Тэгээд одоо энийг ойлгоход одоо дэлхийд дахин хүн төрлөختөн маш их цаг алдсан нь бол муу байна. Тэгээд одоо энэ Харикийн одоо далайн догшин шуурга тэгээд Монгол гэх зэрэг орнууд дах одоо энэ юунуудаа ган 100-д тэгээд одоо далайн түвшин дээшилж одоо жижиг арлын орнуудыг гамшигт очруулж байгаа байдал одоо энэ бүхэн бол одоо ирээдүйн үеүүдэд одоо маш их ностой хүндрэл учруулах ийм асуудлууд болж байна. За бас нэг том шалтгаан бол технологийн хувьд бид нар одоо энэ олон асуултуудад одоо хариулах бас боломжтой болж байна. Өмнө нь бол тийм боломж байгаагүй, тийм технологи байгаагүй. Сэргийлдэх эрчим хүч, нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч одоо өмнөх технологиг харьцуулах юм бол илүү их хямдарсан. Тийм учраас одоо технологийн хувьд одоо нүүрсийг хэрэглэх болж бусад энергийг хэрэглэх технологийн боломж бий болсон. За би хятадд байлаа. Одоо 2 жилийн өмнө 15 онд байсан. Тэгээд та бүхэн мэдж байгаа хятад бол агаарын тохирлын маш ноцтой асуудалтай болж ирж байсан. Тэгээд бусад асуудлыг чинь талаарч гэсэн. Тэгээд хятад бол үнэхээр энэ уур амьсгалын асуудалд маш нухацтай хандж байгаа гэдгийг би ойлгосон. Тэгээд эдийн засгийн хувьд ч гэсэн бас энэ төлөөр хятад арга хэмжээ авах бас боломжтой. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол би одоогийн засаг захиргаа
энэ одоогийн засаг захиргааны энэ тавьж байгаа асуудал бол Америкийн нэгдсэн улсын ерөнхий ердийн одоо авч хэрэгжүүлдэг арга хэмжээ бол биш. Энэ тэрнээс арай өвөрмөц өөрөөр явж байгаа. Тэгээд дараач засаг захиргаа бол энэ асуудлыг засах гэж найдаж байна. Би одоо хятадын хууч хүн байгаа юм. Тэгээд хятадын оюуны нийгмийн сарын ганц төлөөлөгч байна. За тэгээд хятадын компаниудтай олон жил тэмцэж ажилласан. За тэгээд иргэний нийгмийн байгууллагууд Petrochina компани эсрэг хэрэг үүсгэж байсан. Үндэстэн дамсан компаниудын энэ асуудлыг тэгээд төр жишээлбэл манай улсын төр одоо хятадын үндэстэн дамсан компаниудыг яаж зохицуулах вэ? За энэ бол маш чухал сэдв шүү. Тэгээд та энэ чиглэлээр ажиллаж байгаад би таавтай байна. Тэгэхээр та бүхэн сайн мэдж байгаа энэ чиглэлээр маш их ажил хийх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо бүх юм одоо за юуны өмнө хүний эрхийн хууль нь корпорацууд болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой энийг бол хүлээн зөвшөөрдөг. Тэгээд төр бол хүний эрхийн корпорацууд зөрчхөөс хамгаалах үүрэгтэй. Тэгээд энэ байгаль орчны салбар бас хамаарна. Тэгээд олон улсын компаниуд одоо ийм зөрчил гаргах нь элбэг байдаг. Тэгээд засгийн газар хүний эрхийн хуулиар ийм зөрчлөөс хамгаалах үүрэгтэй. Энэ үүрэг нь тухайн одоо үйл ажиллагаа явуулж байгаа улсын засгийн газар үүрэг хүлээн. Тэгээд тухайн компанийн одоо харьяалж байгаа улсын төр нь бас энэ үүргийг хүлээн. Тэгэхээр аль талынхан засгийн газар энэ үүргээс бас сайн биелүүлэхгүй байна гэсэн үг. За тэгээд эрх зүйн тэгээд засгийн газрууд одоо энэ чиглэлээр энэ одоо янз бүрийн хуулийн заалтуудыг авч үзэж одоо тухайн одоо эдийн засгийн аж ахуй нэгжид нөлөөлөх үүрэгтэй. За түнчин корпорациуд өөрсдөө одоо хүний эрхийг хүндлэх үүрэгтэй. Одоо миний нэг хамтран ажилладаг мэргэжил нэгтэн Жон Раги одоо бизнес хүний эрхийн тусгай төлөөлөгч байсан. Одоо удирдах зарчмуудыг бий болгосон. Одоо 11 онд хүний эрхийн зөвлөл тэрийг одоо зөвшөөрсөн, хүлээж авсан, баталсан. Тэгээд засгийн төр болон бизнесүүдийн хүний эрхийг хүндлэх хамгаалах үүргийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд одоо хүний эрхэд одоо тухайн бизнесийг хэрэглэхээс өмнө, тухайн бизнесийн төслийг эхлэхээс өмнө хүний эрхийн нөлөөллийг үнэж, хүний эрхийн нөлөөллийг авч үзэж тооцож хэрэглэх ёстой. За хүний эрхийн хууль бол энэ талаар маш тодорхой байдаг, харамсалтай. Одоо хэрэгжилтэд хангалтгүй байдаг төр бизнесүүд одоо энэ үүргээ төдийлөн хангалттай хэрэгжүүлдэггүй. Тэгээд одоо нөхөн төлбөрийн асуудал бас байх ёстой. Олон улсын төвшөнд нөхөн төлбөрийн асуудал маш хязгаарлагдмал тавигдж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн одоо надтай холбогдож болно. Одоо энэ хүний эрхийн тусгай илэрчийн энэ байгууллагаар дамжуулж харьцаж болно. Тэгэхээр бид энэ талаар одоо мэдээлэл авч болон түүнийг одоо авч үзээд тэгээд төрийн байгууллагуудад энэ асуудлыг тавьж болно. Одоо энэ талаар арга хэмжээ авах талаар. Тэгээд зарим тохиолдолд энэ бас тус болдог. Бидний замсуугийн төлөвлөж байгаа. За өнөөдөр хүний эрхийг бас өөрсдөө уулзж байгаа юм боловч яг гэвэл
одоо 1992 оноос Төвөмгийн замаар суманд ардын хэсгийг хичээл энэс хойш байх үгээр одоо энэ хүний эрхийг асуудал манай нутагт одоо өнөө хүртэл зөрчигдсөн байсан ийм юм байна. Өдөөс өдөр энэ хүний эрхийн асуудал одоо хүндэж байна. Дээр нь яг үгээр сая одоо 2017 оны 7 сарын 27-нд Төвөмгийн замаар суманд одоо яг одоо мөнгөний соёлын хэрэгслээр амьдарч байгаа энэ уламжлалт одоо ийм байна. Шахуудшгүй байгаад биш амьдарч байгаа энэ одоо 700 гаруй үеийг одоо өрхий одоо бичгийн одоо наас дээр одоо засгийн газар дахь 2 хөтөлбөр энэ хөтөлбөрийн хүрээнд 17,000 гадаад одоо энэ хайгуулын асуудлыг олгочихсон байж байгаа. Энэ бол одоо маш ноцтой одоо асуудал үүсэж байна. Энэ яг ноцтой асуудал гэвэл одоо ерөөсөө Төвөмгийн замаар сумын өөрөө одоо энэ засгийн газрын ажлын нэгж байхгүй юу гэдэг асуудал энэ хөндөгдөхөөр ийм хэмжээний асуудал үүсэж байгаа. Тэгээд түрүү та дээр хэллээ засгийн газруудын хуралдууд яг бүр бид энэ тайлбар зөвлөмж гаргаж өгнө гэдэг чинь. Тэгэхээр энэ бол та бүхнээр уламжлал бид яах гэдэг нь одоо энэ Монгол улсын хандаж болох бүх шатны байгууллагууд бид хандлаа. Энэ шийдвэр гаргахаас өмнө та бүхэн бодож үзээч. Бид нар өнөөдөр одоо та бүхэн 92 оноос хойш бүхэл бүтэн одоо 4 хашаатны нэгжийнхээ нэгийг бол яг уулуурхай өрөө болгоод ингээд хаслууллаа. Энд чинь бол бидний одоо 3000 орчим хүний ирэх бол одоо энэ 27 жилийн хугацаанд хөндөгцөө ирлээ. Та бүхэн энэ одоо оожнаа гэдэг бүгд одоо урхан залирч байгаа шиг одоо бид шавчтны байгууллагууд нөгөө өсөлтөө өгөөд гоосын ийм юм байна. Тэгээ ингээд байхад бол яг одоо төрийн 3 өндөрлөг Монгол улсын үндэсний зөвлөлд хүний эрхийг хамгаалах одоо байгууллага за тэр уулуурхай төрийн захиргааны дээр уулуурхай ашиг хурдны газар гэдэг ингээд шавчтны байгууллагууд яг одоо үе шатлаараа бид одоо хандаад байгаа энэ дэр ерөөсөө бидний энэ одоо их ашиг авч үзэхгүйгээр шийдвэрээ гаргаад энэ зүйл хайгуулын соёлыг Төвөмгийн заманд олгочихсон байна. Тэгээ энэтэй холбоотой яг би одоо сумын иргэдийн төлөөлөгч учраас бас иргэнийхээ одоо иргэнийхээ иргэдийн бас иргэн шиг төлөв ингээд та бүхэнд одоо ингээд бас ингээд уулзах цаг боломж одоо ирж ингээд зүгээр өсөлтөөр хийж байна. Тэгээ одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар бол одоо бүх явж болох процессор одоо ингээд тасралтгүй зогсолтгүй явуулсан мөртлөө өнөөдөр бол яг нэгч байгууллагаас хариу аваагүй нэгч одоо тэр одоо энэ ард иргэдийн төлөөлөөс бас хариу аваагүй ингээд одоо яг энэ 15 газрын ард ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас энэ дөр одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхэн ингээд онцгойлон одоо бүр энэ хадгалаад өгөх энэ ард иргэдийн бас энэ их ашиг одоо бас зөвлөмжтэй басгаж бидний одоо ингээд цааш үе үеээр бас боломжтой хадгалж байна. Тэр одоо энэ нөхцөл байдал дээр бас ингээд ихний асуудлыг бүр онцгой хангаж гэж төвшүүлж өгөөж гэж хүсэж байна. Анхаарал тавьсан баярлалаа. За энэ бол бас нэг гомдолтой энэ холбоотой байна. Одоо уулуурхайн төслүүд одоо орон нутгийн хүн амттай хангалттай зөвлөлдөхгүйгээр байгаль орчны нөлөөллийг хангалттай тооцохгүйгээр явагдаж байгаа асуудал байна. За тэгээд одоо энэ тага хүмүүс бол энийг мэдж байгаа. Тэгээд засгийн газар ч гэсэн юуныг ойлгох одоо байгаль орчин болон одоо хүний эрхийг тэнд нөлөөлөгдөх хүмүүсийн эрхийг хамгаалахгүйгээр одоо эдийн засгийн хөгжил амжилттай хөгжихгүй гэдгийг засгийн газар бас ойлгох хэрэгтэй. Одоо байгаль орчин хүний эрхийг авч хэлцгүйгээр эдийн засгийн өсөлтийг хангах тухай тийм буруу ойлголт байдаг. Тэр бол буруу ойлголтоо. Тэгэхээр одоо хүмүүсийн эрхийг хамгаалахгүйгээр одоо тухайн төслийн хамгийн их эрх нь өртөг тэр хүмүүсийн эрхийг хамгаалахгүйгээр эдийн засгийн хөгжлийг амжилттай хангаж чадахгүй байгаль орчныг хамгаалахгүйгээр ч гэсэн эдийн засгийн хөгжлийг хангаж чадахгүй. Тэгэхээр миний ажлын бүрэлдэхүүн бол одоо засгийн газруудад энийг сануулгах тухай яв. Тэгээд одоо эдийн засгийн эрх ашиг ч гэсэн одоо хүний эрхийг хамгаалах байгаль орчныг хамгаалах эрх ашиг бас байх ёстой. За тэгээд та бүхэн одоо надтай шууд харилцаж болно. Тэгээд таны тавьж байгаа асуудлын нууцыг би хадгална. Тэгэхээр та бүхэн надад одоо асуудлаа миний та нарт өгөх мэдээлэл бол нууц биш ээ. Та бүхэн одоо бусдад ч гэсэн тэрийг дамжуулж түгэж болно. За ингээд та бүхэн хүрцээж уулзсанд баярлалаа.